За авилгалтай тэмцэх газрын дарга улиран томилогдох гэж байгаа ашиг байна. Тэгээд мэдээж хэрэг олон нийтийн дунд бол 2024 оны сонгуулийн дараа бол томоохон өөрчлөлтүүд гарна гэсэн хүлээлттэй байсан. За энэ өөрчлөлтүүдийн нэг хэсэг нь ч гэсэн ер нь тодорхой албан тушаалтнуудаар ч гэсэн хөдөлгөөн гарах багтдаг хүлээлттэй байсан. За засгийн газраас ерөнхий сайдаас үргэлжлүүлэн ажиллуулахаар оруулж ирж байгаа шиг байна. Мэдээж хэрэг хөшгөний ард тодорхой институт эрх мэдэл хуваарлтын байгаа албан тушаалтнуудын статус кво эвдэгдэхийг болгоомжл ийм сонголт руу орж ирж байгааг л үгүйсэхгүй. Авилгалтай тэмцэн гэдэг өөрөө бас ганц энэ байгууллагын ажил биш. Тэгээ өнөөдөр би ерөнхий сайд байсан бол ерөнхий сайд бүр хэлэх үг байсан. 24 оны сонгуулиар системийн авилга Монгол улсад гаарсан тухай ерөнхий сайд нэг бас удаа хэлсэн. Үнэхээр энэ тогтолцооны авилга Монгол улсад байгаа бол бид авилгалтай тэмцэх газрыг усны машин шиг ашиглах зохимжгүй. Өнгөрсөн хугацаанд яг л усны машин шиг ашиглаж байгаа. Авилга ургадаг хөрс, авилга ургаж байгаа тэр толгойг нь өөрчлөх тухай биш. Урсан үсэн дээр нь л машиндаа суугаад байгаа. Албан тушаалтнууд ээж дараараа шорон руу яваал ачигдаал байгаа. Авилгалтай тэмцэх газрын ажлын үзүүлэлтийн нэг болж харагдаад өнөөдөр маш олон гишүүд бас магтандуулж байгаа шиг байна. Хинч очисон авилгач болдог, хулгай хийж авилга авч чаддаг энэ тогтолцоог өөрчлөхгүйгээр ямар ч сайн дарга тэнд очиод энэ байгууллагыг ичнээ олон төсөв мөнгөөр тордоод нэмэр байхгүй. Үнэхээр тогтолцооны авилгатай тэмцэе гэж бодож байгаа бол зоригтой том өөрчлөлтүүд хийх хэрэгтэй. Авилгаас ангижрах ерөөсө хоёр хэл арга байгаа шүү дээ. Нэгдүгээр төвлөрсөн эрх мэдлийг задал. Засгийн газар дотор байгаа байгууллагын дарагт овоортсон байгаа нэг байгууллага дээр очиод баг ховчлогдоод аврагдсан юм шиг энэ чиг үүргийг минийх гэд ховдоо бодцсон байгаа тэр эрх мэдлийг задлах ёстой шүү дээ. Оновчлох ёстой шүү дээ. Энэ ажлаа засгийн газар хийхгүй байна. Хүлээгээд идэг харагдахгүй байна. Хоёрт нь эрх мэдлийг задлаж байгаа бол харилцан хяналтанд оруулах ёстой шүү дээ. Харилцан хяналтанд орох тогтолцооч ерөөсөө ажиллахгүй байна. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүхийнхээ хэмжээнд ч ажиллахгүй байна. Засгийн газрын дотоод байгаа агентлагуудын дундаж ажиллахгүй байна. Би бол одоо амралсан дараа зорилж өгөлмээр байна. Парламент үнэхээр энэ тогтолцооны авилгатай зоригтой тэмцэе гэж бол одоо ийм бичиж эрх мэдэл авах ёстой. Албан тушаалтнуудын статус квогоор томилогдож болно. Ард нь асуудал үүсвэл парламент томилсон үнэ буцаагаад хариуцлага тооцдог, огцруулдаг эрх мэдэлтэйг одоо болох ёстой шүү. Энэ улсын их хурлд ажлаа хариуцсан тайлганд хүмүүс чинь огт хариуцдаггүй юм шиг хариуцлагагүй ажиллаж байна шүү. Ийм чихэн энэ механизмыг бид одоо эхлүүлье. Тэгэхгүй бол сонгогдсон авторитаризм Монголд ажиллаж эхэллээ. Сонгуулийн үр дүнгээр юу ч өөрчлөгддөггүй. Ядад 126 гишүүнтэй улсын их хурл энэ өөрчлөлтийг хийж эхлэе. Дараа оновчлох авилгалтай тэмцэх газрын эрх мэдлийг ч оновчломоор байна. Парламентын хяналтыг ч оновчломоор байна. Засгийн газрын дотоод бүтцийг ч оновчломоор байна. Оновчгүй бүх юм чаар. Тэгээ одоо энэ авилгалтай тэмцэх үйл ажиллагаанд их хурл онцгойлон мандалж ажиллана гэдэг ийм зорилгыг тавиад байгаа. Өнгөрсөн оны 11-р сард бас авилгалтай тэмцэх газар дээр улсын их хурлын дарга, байнгын ородын дарга гишүүдийн хамт бас очиж ажилласан. Тэгээ бид одоо яг авилгалтай тэмцэх суурь нөхцөлийг нь бүрэн хангалттай бий болгож өгөхийн тулд хууль эрх зүйн орчиндөө томоохон шинжилэл хийх шаардлага байна гэж үзээд байгаа. Яг саяны Тэмүүжин гишүүний хэлж байгаа үнэн л дээ. Авилга авах нөхцөл нь байгаад байгаа үед хинч очсон л өртөж байгаа. Тэгэхээр тэр нөхцөлийг арилгахын тулд бид хуулинд томоохон өөрчлөлт хийх ёстой гэж үзэж ажиллаад. Өнөөдөр Монгол улсад хэрэгжиж байгаа хууль дагаж гарсан журам гэдэг нэг хоёр том ойлголт байгаа гэдэг. 900-га төлөлтэй 3000 гаруй журамтай. Нэгсэндээ хууль дээдлэх зарчимд ор бид ажиллаж амьдрах ёстой байтал өнөөдөр журам дээдлэх зарчим дээр бид очсон байна л гэж үзэж байгаа.
Сүүлийн 14 жилийн хугацаанд журам тоон одоо 4 дахин нэмэгдсийн үзүүлэлттэй явж байна. Тэгэхээр эндээс эхлээд бид энэ нөхцөлийг арилгах, хуулиас давсан журмаар үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудыг үйл ажиллагааг таслан зогсоох, хууль зүйн яамд бүртгэлгүй байгаа олон зуун журмыг хүчингү болгох гэд энэ олон ажлыг их хурлын түвшинд бид зайлшгүй хийх шаардлагатай. Өнөөдөр бид энэ хууль тогтоомжийн хуулиар энэ асуудлыг цэгцлэх эхний алхмаа хийж байгаа. Тэгэхээр энэ дээр гишүүд бас идэвхтэй оролцож асуудлыг нэг талд нь ойлгож дэмжиж ажиллах нь зүйтэй маа гэж ингэж үзэж байгаа. За ерөнхий сайдын хувьд авилгалаа тэмцэх газрын даргаыг санал болгож байгаа ийм тохиолдол. За ингээд томилогчвол би бас авилгалаа тэмцэх газар дээр очиж ажиллана гэсэн ийм бодолтой байгаа. Би урд нь нэг ч удаа очиж байгаагүй. Мөн авилгалаа тэмцэх газрын удирдлагуудтай би уулзаж ямар нэгэн байдлаар одоо энэ асуудлыг ийм байдлаар одоо бодлогын хувьд ч гэсэн ийм байдлаар ингэж хамтарч ажиллая гэдэг яриаг бол өрнүүлж байгаагүй. Энэ бол зарчим гэж би хувьдаа бодсон. Зүгээр засгийн газрын хувьд бол илүү эрх зүйн орчин талд нь мөн одоо иргэдийн одоо мэд хэрхийг хангах тал дээр нь цахимжил тал дээр нь л одоо илүү олон нийтийн анхаарлын төвд энэ авиралтай холбоотой асуудлуудыг одоо оруулах ийм тал дээр нь л одоо засгийн газар ажилласан. Яг уу авилгын төсөөллийн индекс буюу CPI гэдэг энэ аргачлал бол энэ бол олон нийтийн дунд байгаа төсөөлөл. Тийм учраас засгийн газраас одоо энэ бүх сангуудыг ил болгосон. За ингээд нүүрс, хөгжлийн банк гэд бүх зээлүүдийг одоо прокурорын зөвшөөрлөлтөөр ил болгосон. 2-3 том жагсаал цуглаан болж парламент дээр 2-3 төвчний том сонсгол болсон. Тэгээ энэ нь бол өөрөө авилгалтай тэмцэх чиг үүрэгтвэл туйлын чухал мөртлөө төсөөллийг бол мэдээж олон улсын түвшинд бай, манай улсын хувьд ч бай нэмэгдүүлдэг. За энэ бол одоо аль ч улсад байдаг л эрсдэл юм л. Одоо өнөөдөр ч гэсэн одоо бид бүгдийн мэдж байгаа Элон Маск нэлээд л олон асуудлуудыг задлж байна тийм ээ. Энэ үл юу вэ гэхээр төсөөлөлт бол ийм байгууллагууд ийм байсан юм байна гэдэг ойлголтыг өгнө. Тийм учраас персепшний хувьд бол одоо тодорхой хэмжээнд дуунана. Гэхдээ энээс айгаад ч юм уу эсвэл зөвхөн төсөөллөө одоо ингээд эерэг байлгахын тулд байгаад байвал авилгалтай ерөөсө тэмцэхгүй гэсэн. Энийг Transparency International-ийн удирдлагуудтай ч бид нар одоо юун дээр очиж уулзчихлаа. Давост очиод Швейцарт санаа битгий зовоорой хийх ажлаа хийгээд явах нь зүйтэй шүү. CPI-аар бүх зүйл үнэлэгддэг маа гэдэг зүйлийг хэлдэг. За энэ хураагдсан хөрөнгүүд бол бас боломжийн 2.3 их найд за 2023 онд 238 тэрбум, 24 онд 240 тэрбум, за гаднаас авчирсан 13 сая доллар гэдэг бол бас боломжийн. Одоо энэ санхүүг зарим асуудлыг нь шүүхтэр шийдвэрлэхээр ингээд одоо өгцөн байгаа мэн гэж миний хувьд бол ойлгосон. Миний байр суурь бол хэвээр байгаа. Энэ орлогыг үндэсний баялагын сангаар дамжуулж одоо хүүхэд гэр бүл ирээдүйн сайн сайхны төлөө одоо зарцуулах ийм зүйл рүү зарцуулах нь бол зүйтэй юм аа. Тэгэхгүй л зөвхөн одоо сангийн яам аваад орлого төвлөрүүлчихлээр яг юу болоод байгааг мэддэхгүй өнгөрнө гэдэг миний байр суурь бол хэвээр байгаа.